Өдрийн мэнд бид нэр өнөөдөр Advanced сервер дээр шинэхэн нэмэгдсэн манай Mobile Legends гэр бүлийн гишүүн болох X яг танилцуулж байна. Хэрвээ та нар сайн сонсон бол энэ нэр X яг гэж дуудаж байгаа сонсогддог шүү. Тийм болохоор та нараа хамаагүй буруу дуудахгүй байвал зүгээр шүү гэж би зөвлөе. Тэгээд эхнийхний скил нь болохоор нэг тийм юм явуулсан байдаг. Энэ Zask Mask Alpha Mask-ыг надад их санагдуулаад байгаа юм да. Тэгээд би Classic mode тоглосон гэдгийг бас ойлгоорой. Тэгээд ер нь бол энэ нэгэн олон хүмүүсийг нөхөцсөн шиг байлээ. Хоёр дахь скил нь болохоор ийм сая та нар хасан бахны push шиг юм шиг тэгээд тэрэнд нь өрцөн хүмүүсийг нэг шугамд оруулдаг. Тэгээд ер нь бол энэ хоёрыг комбо болгож оруулж болох нь санагдсан. Хараа ингээд хоёроо бөөнөдөө нэгээрээ ардаас нь зөхөөл тэгээд тэгээд одоо шууд үлтрүү нь орцгоё. Үлтэн болохоор ингээд нэг юм шулуун шиг юм татаад тэгээд тэрэн дотроо болохоор скиллүүд сайжруулдаг. Гэтэ би сая дутуу хэллээ. Сая та нар ихний хоёр скилл нь шар өнгөтэй болсныг харсан баг. Энэ нь болохоор range гэдэг юм. Дээрээс нэмээд damage нэмэгдэж байгаа. Тэгээд range нь болохоор ганцхан скил биш ингээл октон нэмэгддэг. Тийм болохоор ер нь бол халын займнаас тоглох хүнтэй зүйлтэй. Нахам би тоглож байгаа хөвцтэй нэг зүйл анзаарлаа. X-ян болохоор өөрөө ердөөсөө тийм attack speed build босгодог hero биш юм байна. Өөрөөр хэлбэл би энэ тоглолтын дээр attack speed босгоод байсан. Тэгээд би айгу муу тоглолтог хүн өөрөө. Тэгээд attack speed босгосон ямар ч damage яахгүй. Тэгээд миний build нэг тийм сайн хөгжөөг байсан болохоор тийм хурдан цохихгүй байсан. Тийм болохоор би crit damage босгоё гэсэн ч яг үүндээ бол хэтэрхий оройтчихсан байсан. Тэгээд ер нь бол attack speed-ээс илүү crit damage босгоё гэж зөвлөе. Одоо ярих зүйл бол Mobile Legends 8 hero revampсан Franco, Bruno, Estes, Odette, Parsa, Granger тэгээд хамгийн сүүлчийнх нь One гэсэн 8 hero-нд revamp өгсөн. Гэхдээ бид нэр ерөнхийдөө бол одоохондоо энийг мэдж байхад л хангалттай. Би яг ямар хуу төрлийн revamp гэдгийг нь бол тэгж хэлж өрөөд байхгүй. Тийм болохоор надаас би тийм их ярихгүй юм. Мэдээллийг Kazuki Official гэдэг сувгаас аваарай. За өнөөдрийн ярих хамгийн сүүлчийн зүйл бол ивент энэ MSC гэдэг ивент гарна. Тэгээд энэ ивент нь болохоор 3 хэстэй MSC Pass тэгээд дараач нь болохоор V Games энэ тэгээд Event Shop. Энэ shop-ын coin яаж цуглуулах вэ гэвэл бид нэр энэ e-спортын контест гэсэн хэсгээс ингээд сонгож болно. Тэгээд бид нэр ингээд дуртай бага ингээд сонгоод дэмжиж болдог. Ер нь бол M4-тэй их төстэй гэж ойлгож байгаа. Тэгээд энэ нь болохоор бараг жил болгон болдог. Тэгээд нэг иймэрхүү энэ зоосыг цуглуулад бид нэр саяны event shop гэсэн хэсэг рүүгээ ороод тэгээд энд байгаа энэ шагналын сангуудаас авах боломжтой байгаа. Шагналын сан шижтэй ямар дарах ш энэ эднөөсөө ингээ худалдаж авах боломжтой байгаа. За тэгээд энэ өдрийн ярих зүйл манд дуусч байна. Хэрвээ та нарт бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд баяртай.